За өөрийнхөө YouTube сувагт анх удаа орон сууц худалдаа авсан хүн орон сууцны буюу татврын буцаалтаа хэрхэн авах тухай түүнчлэн санхүүгийн X тайлан илгээх заавар өгөх ийм хоёр бичлэг оруулсан нэлээд сайн хандлт авсан 20-30 хүмүүс комент бичсэн, за мөн лайк дарсан байлээ. Эдгээр хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Татврын буцаалттай холбоотой түгээмэл нийтлэг гарч байгаа асуудал гэх юм бол хөнгөлөлт чөлөөлтийн төрөл гэдэг сонголт гарч ирэхгүй байна. Бүрдүүлэх материал нь гарч ирэхгүй байна гэсэн ийм асуултуудыг бодсон. Тэгэхээр эдгээрт зөвлөхөд бол за би нэлээд эрт тайлангаа илгээцсэн. Хугацааны эцрүүгээ ямар асуудал үүснэгийг сайн мэдэхгүй байна. За намайг илгээж байх үед бол үндсэн тайлангаа хадгалаад та гарахаар хөнгөлөлт чөлөөлтийн төрөл нэмэх, за бүрдүүлэх материал гэсэн сонголтууд нь гарч ирээд байсан. За гэхдээ миний хувьд бол юм давтан авч байгаа. За 3 дахь жилдээ аваад ингээд дууссан байгаа шүү. Тэгэхээр иймэрхүү асуудал үүсэх юм бол та үндсэн тайлангаа ороод хадгалчихна. За мэдээгээ татчихна. Түүний дараа гараад ор. Тэгээд шууд бүрдүүлэх материал руу орохоор зүүн дээд уламд нь жижигхэн хөнгөлөлт чөлөөлтийн төрөл гэсэн юм товч байгаа. Тэндээс анх удаа юм уу хоёр дахь авч байгаа мó гэдэг юм сонголтуудаа игээ цаашаа үргэлжлүүлэх байгаа шүү. Одоо ямар мэдээлэл өгч байгаа вэ гэхээр аж ахуйн нэгжийн орлогын албан татврын 90% буцаалттай холбоотой хүмүүс бас асуугаад байна. Тэгэхээр эхлээд ерөнхийдөө нэг товч мэдээлэл өгье. За аж ахуйн нэгжийн орлогын албан татвар маань хэд хэдэн шатлалттай болсон. Хамгийн нэгдүгээр жилийн орлого нь 50 хүртэлх сая төгрөг. За тэгээд ийм компани байх юм бол хэлбэршүүлсэн горимоор хүсэлт гаргаад мэдээж нөөц суудахын төлөвч байх ёстой ийм шалгуур байгаа. Хэлбэршүүлсэн горимоор хүсэлт гаргана. Хүсэлт гаргах хугацаа бол өмнөх оны 9-р сарын 30 байдаг. За хувь хүн дээр хэлбэршүүлсэн горим бол тухайн оны дуустал гэдэг тийм. За ийм хүсэлт гаргаад тэрийг татврын алба зөвшөөрсөн тохиолдолд аж ахуйн нэгж маань хэлбэршүүлсэн горимоор буюу орлогын дүнгээс 1% татвар төлөх ийм боломж байдаг. За хоёр дахь нь болохоор 300 хүртэлх сая төгрөгийн орлоготой нэмэгдсэн хүртэл албан татвар суудахын төлөвчс нь хамаа авахгүй. За үйл ажиллагааны чиглэл заасан байгаа. За ийм орлоготой аж ахуйн нэгжийн хувьд бол яг үндсэн зарчмаараа буюу татвар ногдуулах орлогоос хасагдах зардлуудаа хасаад хуулийн 13 заасан шаардлагыг хангасан зардлуудаа хасаад ашгаасаа гэсэн үг тийм. Ашгаасаа 1% татвар төлөх ийм боломжтой байгаа. Шууд 1% төлчихнө. Зан авалт мөн гэсэн байхгүй. 300 хүртэлх сая төгрөгийн орлогыг төрчих шүү. Аж ахуйн нэгжийг. За 3 дахь нь юу вэ гэхээр 300 саяас 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой. Борлуулалтын орлого гэдэг маань үндсэн үйл ажиллагааны орлого гэсэн үг. За энд бол хөдөлгөх хөрөнгө борлуулсан бусад хөрөнгөний орлоготой хамаарахгүй. За үндсэн үйл ажиллагааны орлого чинь энэ ангилалд хамаарч байх юм бол та мөн адилхан зарчмаараа татвар ногдох орлогоос хуулийн 13 заасан 5 шаардлагыг зэрэг хангаж буй зардлуудаа хасаад ашгаасаа 10% татвараар ногдуулчихна. Ингээд ногдуулсан татврынхаа 90%-ийг буцаан авах боломжтой. За үүний тулд юу хийх ёстой вэ гэхээр за шалгуур нөхцөл нь юу юм бэ гэхээр ашигт малтмал хайгуул борлуулалт за ариг тамхи үйлдвэрлэл шатхуун импорт газрын тус гэх мэт иймэрхүү салбарт үйл ажиллагаа явуулдаггүй байх ёстой. За тэгээд мэдээж 300 саяас 1.5 тэрбум орлоготой гэдэг энэ ангилалд хамаарч явах ёстой. За ийм аж ахуйн нэгжийн хувьд бол энэ 90% буцаалтыг авах боломжтой байх нь. Энэ нь бол сайн дурын шинжтэй тийм ээ. Та хүсэлт гаргах юм бол авна, хүсэлт гаргахгүй бол авахгүй. За ямар зүйл хийх ёстой юм бэ гэхээр нэгт нь үндсэн тайлангаа мэдээж хийх ёстой. ТТ-0 аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тайлан гэдэг тайлангаа хуулийн хугацаанд нь илгээх ёстой. За энэ тайлангаа илгээхдээ энэ тайлан дотор ч байгаа 2.8 гэдэг мэдээ хөнгөлөлт чөлөөлтийн мэдээг бүглэх ёстой байгаа. За энд бол нийт ногдуулсан татвараа оруулаад төхөөр 90%-ийн систем тооцоо гаргаад ирнэ. За үндсэн тайлантайгаа энэ мэдээгээ өгүүлчихнэ. Хоёрт нь тайлангаа илгээсний дараа хүсэлт гаргах ёстой. Хүсэлт гаргах буцаа албатай холбоотой гэдэг хүсэлт гаргаад 90% буцаалтаа авъя гэсэн ийм хүсэлт гаргана гэсэн үг. Насны мэдээлэл бүглэгдэнэ. За тэгээ хуулийн заалтаа оруулж өгнө. Мэдээж 90%-ийн дүнгээ оруулж өгөх ёстой. Энэ дүн маань үндсэн тайлан болон хөнгөлөлт чөлөөлтийн мэдээн дээр оруулсан дүнтэйгээ яг таг тохирч байх ёстой. За хамгийн чухал зүйл бол хуулийн хугацаанд буюу 2 сарын 10-ны дотор та аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа 100% бүрэн төлсөн байх ёстой. Ингэж байж 90%-ийн буцаалтыг 3-4 сард авах боломжтой байх нэ. За яг 2 сарын 10 гэдэг бол татвар төлсөн байх сүүлийн хугацаа тий. Тэрнээс яг хугацаа үндсэн хугацаа бол биш байхгүй юу? Төлсөн байх сүүлийн хугацаа. За нэмэлтээр татврын албаны фич утсан дээр байснаар бол мөн шилжилтийн тайлангаас илгээсэн байх ёстой гэдэг юм
пост тавьжээ. Тэгэхээр юмыг зөв та хүн шилжилтийн тайлан гарч ирж байгаа. Энэ тайлангаа ч гэсэн илгээч нь зөв байх нэ. За тэгээд эрүүл үеийн буцаалттай холбоотой мэдээлэл асууж тодруулах зүйл байх юм бол комент хэсэгт бичээрэй. Би цааргалгүйгээр нэг үргэлжлэн мэдэж байгаа зүйл байх юм бол хариулаад өгнө.